За сайн байцгаана уу. За бид нэр өмнөх дугаараараа аутизмын талаар нийгмийн түгээмэл төөрөгдлийг эвдэж одоо тэднийг эртний цагт тийм үү хэрхэн дээдэлдэг байсан талаар ярилцсан. За тэгвэл өнөөдөр энэ сэдвээ улам гүнзгийрүүлээд аутизмтай хүүхдүүдийн гаргадаг тэрхүү өвөрмөц үхэлдэл зан арын шинг за бөө хүний нүдээр эрчим хүчний талаас нь хэрхэн тайлбарлахыг тайлбарлая тий сонирхцгоё хамтдаа. За орчин үеийн ангаах ухаан тийм үү тархины хөгжлийн эмгэгтэй сааталтай гэд оншилдог байсан. Одоо бол энэ өвчин биш юм байна. Эмгэг биш юм байна гэд үзэж байгаа тий. Тэднийг ямар нэгэн байдлаар эвдэрхийн машин шиг үзээд бидний өөрсдийн хэвэн цутгасан нийгмийн стандартад хүчээр багтаах гэж оролцоор л байна. Яг бодит байдал дээр болол. За гэтэл за бөө хүний одоо нүдээр харуул эдгэр хүүхдүүд эвдэрхий биш ээ. Тэд бол хит өндөр хүчтэй, илүү нарийн мэдрэмжтэй үйлдэлийн систем гэж харагддаг. За бидний энэ бүдүүлэг тийм үү чимээ шуугантай хиймэл долгионоор дүүрсэн ертөнц тэдний нарийн долгионд дэндүү ширүүдэд байгаа хэрэг. Тиймээс тэдний өвчтөн гэж өргөдөхийн оронд яг юу болоод байгаа мөн чанарыг нь таньж мэдэх хэрэгтэй. Тэ. Одоо жишээ нь бид нар заримдаа тэгдэж штэ тэр нэг хумсны хөөсөн цэрэм маажж байгаа тэр төмөр гягт ноолох хоёр төмөр хавируулах энийг сонсож чадахгүй хүмүүс байдаг штэ. Тэ. Тэрэн шиг цаанаасаа тийм маш нарийн долгионыг мэдэрдэг гэсэн. За яагаад өлмий дээрээ алхаад идэв мэдхүү. Хөвчлэн дэгдэх тийм. Аутизмтай олон хүүхэд өсгийгөөрөө бүтэн гიშгдэг. Дандаа өлмийдэж алхадаг. Тэр байдлыг та анзаарсан л. За үүнийг эмчнэр бол хөвчлэн шөрөмсний чангарал гэд одоо физиолог талаас нь тайлбарлаад байдаг. За гэтэл үүнийг эрчим хүчний инженерчлэлээр тайлбарлах юм бол энэ бол тэдний нөгөө инстинкт гэж ярьдаг шин. Зүн совь. Инстинкт буюу зүн совингийн хамгаалт нь гэж. Хүний өсгий бол газрын хүнд эрчмийг татдаг порт байдаг. Үндэс хөр дээр бид нар одоо байгальтайгаа холбогдож байдаг. Дэлхийтэйгээ холбогдож байдаг. Гэтэл аутизмтай хүүхдүүдийн сүнс, энерги маш хөнгө гэрлэн буюу хий махбод одоо давамгаалсан бүтцтэй байдаг. За дэлхийн тийм хатуу хүнд сорон зоорон тэднийг өсгийгөөр орж ирэх үед тэдэнд яг л одоо нэг тогон цохилж байгаа юм шиг өндөр хүчтэй мэдрэгддэг. За бид нар ингээ нэг тохоо цогч юм уу өвдгөө нэг эвгүй цогч ингээ нэг тог цохилж байгаа юм шиг болдог доо биеэр яг тэгж мэдрэгддэг гэсэн. За тийм учраас тэд өөрөө ирэхгүй газраас хөндөрч бие хамгаалж байгаа нь л одоо тэр баггүй юу? Тэд нар дэлхий дээр алхах биш. Харин нисэж амьдрахыг оролдож байгаа. Гэрэлт сүнснүүд, гэрэлт үрс юм. За орилоод тийм үү чихээ яагаад дараад идэв юм бэ? Энэ болохоор хамгаалтгүй одоо сервер гэж ойлгох юм бол маш ойлгомжтой. Бид нар заримдаа энэ хүүхэд тийм баг зэргийн дуу чимээнд чихээ дарж ориллоо. Олон хүнтэй газар очиод сандарч байлаа. Ямар зөрүүд юм бэ гэд гайхдаг. За эрүүл хүний биед гаднаас ирж байгаа мэдээллийг тухайлбал дуу чимээ, хурц, гэрэл тэрч байтугай бусдын сөрөг бодлыг хүртэл шүүж хайдаг энергийн тийм галт хаан автоматар ажиллаж идэг. Яда эрүүл гэж хэлэх нь жашин дээ. Зүгээр энгийн игэл хүний үед. Тийм учраас бид хөргөгчний тийм дөнгөнөх чимээг тоохгүй өнгөрч чаддаг. Харин аутизмтай хүүхдүүдийн хувьд бол энэ оройн хүрд гэж байдаг тийм. Оройн хүрд буюу тэдний сансрын антеннад хит нээлттэйгээр нь хамгаалтын бүрхүүл маш нэгэн байж идэг. За энийг би аврал онцлогоо хийж та анзаарч байсан. За тэгээд дэлгүүрийн тийм үү энгийн гэрэл хүмүүсийн энэ шуугантай яриа тэдний тархинд яг л энэ аянга нийцгэнж байгаа юм шиг.
дахин чанга шууд цохилт болоод буугаад идэг. Тархинд нь тэд уул нь огтхонч зөрүүдлэв. Харин тийм үү, энэ датаны хит их ачааллаас болоод бяцхан тархиа хамгаалж галзуурахгүй тулд чихээ тас дарж аваад нь одоо бид нар ойлгох ёстой, хүндлэх ёстой. За өөр нэг шалтгаан гэх юм бол сүнс нь энэ махан биедээ бүрэн цайжлагдав. За бөөм өргөлд бол энэ аутизмыг сүнс нь махан биедээ бүрэн суугаагүй төлөв гэж үздэг. Бас нэг өөрөөр тэдний биеинд юм энд бидний хажууд байгаа боловч сүнснийх нь тал хувь нь дээд ертөнцид тис өөр давтамжид өөр ертөнцид хөгжидөг гэсэн. Нэг хэмжээст ертөнцид байгаа шүү дээ. Тийм ч учраас тэд нар бидний хардаггүйг хараад бидний мэдэрдгүйг мэдэрч өөрсдийнхөө ертөнцид инээмсэглээл сочдөг. За дахиад хэлье. Тэд бидэнтэй харилцаж чадахгүй байгаа юм биш ээ. Бид л тэдний хэлийг ойлгохгүй хэрэг. За тэгвэл яа гэм бэ? Асуудал ярьж байгаа бол гарц шийдэл байх хэрэгтэй. Бид нар эдгээр гэрлэн биетүүдийг хүчээр тийм үү? Одоо им тариа уулгаж бидний энэ бүдүүлэг ертөнц рүү хүчээр чирч авчрах ёсгүй. Харин тэдний системийг маш зөөлнөр одоо газардуулаг хийж өгөх хэрэгтэй. Тийм үү? Энэ жингийн мэдрэмж өгөх буюу одоо энэ сүнсийг цаажлах зам үйлэл хийдэг юм. За чанга дуу чимээ тийм үү? Дулаахан нас нь холдуулаад сайхан дулаахнаар тэрврээд эсвэл унтахт нь баг зэрэг юм хүндрүүлэгчтэй хүнжил нөмрөгдөг. Хүнд хүмжил нөмрөгдөг. Энэ нь болохоор тэдэнд би энэ махан биед байгаа юм байна гэдэг одоо бодит мэдрэмжийг өгдөг. Энэ хөвж байгаа сүнсийг нь бидэнд тайвшруулж болгодог. За энэ бол айгүй чухал байж идэг. За нөгөөдөөгөр шороо махуудаар тэтгэх хэрэгтэй. Тэд тийм үү хит хөнгөн эрчимтэй байдаг учраас хийг нь аривдуулдаг, одоо хөөрөгддөг чихэр амттан одоо энэ газ доондаанаас татгалзах хэрэгтэй. Харин оронд нь энэ үндэс хөрд гэж байна шүү дээ. Суур хөрд үндэс хөрдийг нь тижээдэг, энэ ясыг нь бэхжүүлдэг, ясны гурил, борив тойгны шил, тийм хүнд бүлийн чанарын хоол өгч одоо энэ шороо махуудыг нь нөхөж тэнцэржүүлнэ. За тэгээд нөгөө оройн хөрдийг нь антеныг нь амраах хэрэгтэй. Гар утас, дийлэгц, зурагтны одоо хиймэл долгион нь тэдний тэрхүү нээлттэй нөгөө боргоцоо болчрахаг шууд түлж сэтгцэн хувьд одоо докторгүй байдалд оролдог гол тайсан. Тиймээс тэднийг айл болох байгальд модны дэргэд авчиж явах хэрэгтэй. Мод бол тийм үү дэлхий дээр хамгийн сайн газардуулагч. Урсгал усны чимээнд тийм үү байлгах юм бол тэдний систем өөрөө формат хийгдчихдэг. Өөрийгөө засварлж эхэлдэг. Засварлцдаг. Сайн юм байна. За тэгээд аутизмтай одоо хүүхдээ эцэг эхчүүдээ танаа хүүхэд өвчтөө биш ээ. Тэд зүгээр л энэ дэлхийн хатуу ширүү. Энэ иргэд одоо энэ хатуу ширүү нөхцөл байдалд дасан зохицох гээд хичээж байгаа одоо асар их тийм гэрэлт эрчимтэй онцгой зочид чүү. Тэднийг засгаж бүү оролдоо. Харин амьдрах орчныг нь зөөллөд тэднийг хамгаалж хайраараа газардуулж өгөх хэрэгтэй. За дэлхий дахинд бол нэг юм дахиад ярьчих. Дэлхий дахинд аутизмыг одоо бүрэн эмчлэх арга байдгүй гэдэг одоо асуултыг хүмүүс асуугаад идэг. Яг одоо чихвчээрээ намайг сонсож байгаа ээж аав танд би хамгийн бодит бөгөөд үнэн хариултыг өгье. Дэлхий дахинд аутизмыг эмчлэх арга байдаггүй. Энэ өөрөө эмчлэгддэг зүйл биш. Аутизмыг устгах эсвэл эдгэх ямар ч юм тариа мэс засал шидэт арга дэлхийн хаач байхгүй. Яагаад гэвэл аутизм бол вирус биш.
хавдар биш. Нянгийн халдварч биш. Шинжлэх ухааны талаас энэ тийм үү? Хүний тархины мэдрэлийн эсүүдийн холбоос хөвлөд байхаас нь л өөрөөр бүрэлдсэн бүтц гэж. Харин бөөмөргөл далд ертөнцийн талаас бид нар өмнөх дугаарт ярьсан шүү дээ. Энэ бол махан биедээ багтаж ядсан илүү нарийн давтамжтай гэрлэн систем маш хөгшин сүнсний бүтцээ гэдэг. Бид нар тийм үү? За бүргэд шууг загас болгож эмчилж чадахгүйтэй адилхан гэрлэн биетэй дээд сүнсийг бидний энэ бүдүүлэг стандартад нийцсэн энгийн хүн болгож хизээж эмчлэх боломжгүй. Гэхдээ дэлхийд дахинд үүнийг эмчлэх биш харин дасан зохицуулах, чиглүүлэх терапи гэж ярьдаг те. Засал аргууд маш өндөр хөгжсөн байдаг. Тий. За бие засал бол хоёр хүн дээр бол хийж исэн туршлага байдаг. Тий. Хил засал, хөдөлгөөн засал, танин мэдхүн засал гэдэг те. Энэ заслууд нь хүүхдийг өөрчлөхтэй биш. Харин энэ ертөнцийн хатуу дүрмд хэрхэн өөрийгөө хамгаалж бие тааж амьдрах вэ гэдгийг л зааж өгдөг гүүрэн юм да. За тэгээд ээж аавуудад өгөх амин чухал зөвлөгөө өгөөд дуусгая. За эцэг эхчүүдийн хамгийн сайн анхаарах ёстой зүйл юу гэх юм бол нэгдүгээр эхлээд өөрийнхөө тийм энэ антиныг оройн хүрдэ. Энэ энерги хүрдүүдээ цэвэрлэ гэж. Таны энерги бол тэдний хоол. Ярьсан шүү дээ, тийм. Аутизмтай хүүхдүүдийн мэдрэмжийн хүрд буюу энерги хүлээж авах сувг хит нээлттэй байдаг гэдгийг бид мэднэ шүү дээ. Тэд үгийг чинь биш, энергийг чинь уншдаг. Гэтэл тийм үү, ээж нь дотроо миний хүүхэд өвчтэй яана. Хүмүүс юу гэж бодох юм бол гэд тэ айцтай, төгшүүртэй, стресстэй байх юм бол тэр хар бараа энерги хүүхдийн нээлттэй антин руу шууд цутгаж ордог. Тэ яана миний хүүхэд энгийн биш өвчтэй. Иш чааваста. За энэ фэйсбુક дээр энэ аутизмтай хүүхдүүдийн групп гэж байдаг. Яана ста нэг группт нь хамруулъя. Ингээд. За энэ бол бишээ. Хүүхэд шалтгаангүйгээр орилж тийм уурлаж бохомдж байгаагийн ихэнх хувь нь үнэндээ эцэг эхийн энэ дотоод стрессийг толинд айлгаж гаргаж шидэж байгаа хэрэг. Таны үйлдэлийг гаргаад байгаа л хэрэг. Тиймээс ээж аав та өөрөө эхлээд тайван хүч ирэхийг амар амгалан байх ёстой. Та уул шиг нөмөртэй байж л энэ хөнгөн сүнсийг газардуулж чадна. За өөр амин чухал зөвлөгөө гэвэл харьцуулах өвчнөөс бүр мөсөн сал. Хүний хүүхэд 2 настайдаа шүлэг уншиж хахад манайх яагаад өөдөөс чарахгүй байна гэд эзэж бити шаналаа. Харьцуулалт бол хайрыг устгадаг хамгийн том хор. Таны хүүхэд бол бусадтай уралдах гэж ирсэн морь биш шүү дээ. Тэд өөрийн гэсэн цаг хугацааны хэмжүүртэй. Өөр гаригийн цочд. Тэдэнд тавих хүлээлттэй тэгэл 0 болго. Өнөөдөр нэг тийм шин аваа гаргасан. Гайхалтай. Өнөөдөр таны нүд рүү 3 секунд харсан. Энэ бол маш том ялалт. Багаар тэдний өөрсдийнх нь хэмнэлээр урагшил. За өөр зөвлөгөө гэвэл хит төвлөрөл ажиглагддаг тийм. Хит төвлөрлийг нь хориглох биш зэвсэг болгох хэрэгтэй. Аутизмтай хүүхдүүд ихэвчлэн ямар нэгэн зүйлд тийм хит гүнзгий автдаг. За машины дугуй эргүүлэх. Тэгээ машинаар бол тэгээд гулгуулаад энгийн игэл хөвгчийг тоглохгүй шүү дээ. Дууг нь эргүүлээл тоо бодох, галт тэрэг сонирхох, амтэн зорох гэх мэт тийм. Үүнийг нь эмчнэр давтагдмал үйлдэл гэж үзээд болиулахыг нь зөвлөх гэдэг тохиолдол байд юм билээ Монголд. За гэтэл энэ бол хөвшин сүнсний энэ дэлхийд авч ирсэн код нь байдаг шүү. Тэр сонирхож байгаа зүйл нь
тэдний энэ дэлхийдээ холбох цорын ганц утсан ч байж байна. Тэрийг нь тасдахын оронд дагаж хөгжүүл. Хэрэв хүүхэд чинь тийм үлэг гүрүүл сонирхож байгаа юм бол үлэг гүрүүлээр дамжуулаад тоо заа. Үлэг гүрүүлээрээ дамжуулаад үг хэлвэл тэр жижигхэн цонхоор нь дамжиж тэдний ертөнц рүү нэвтэр. Би болоод байгаад бөөх хүмүүс ингэ тэр аутизмтай хүүхдэд харилцаж болоод шүү. Тэгэхээр эцэг их нь харилцаж чадахгүй гэж хөөд. Энэ бол чадна, болно. Эцэст нь хэлэхэд Тэнгэр энэ тавилан хүн бүрт өгдөггүй юм шүү. Хамгийн том ачааг дааж чадах, хамгийн тэнхээтэй хайраар дүүрэн зүрхтэй хүмүүст л энэ гэрлэн өрсөй даатгаж илгээд юм. Та бол сонгогдсон хүн, хүүхдээрээ дамжуулан та өөрөө энэ хорвоогийн хамгийн өндөр түвшний төвчээр хамгийн болцолгүй хайрыг суралцж байгаагаа хизээж бити мартаарай. За өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа.